Өнөөдөр бид нар бас Улаанбаатар хотын дарга сонгох гээд чуулгана хийгээд ээлжид чуулгана хийгээд сууж байна. Тэгэхээр 2 жилийн өмнө орон нутгийн сонгуул болсон 2024 оны 10 сард Улаанбаатар хотын иргэд Монгол Ардын намд үнэмлэхүй итгэл хүлээлгсэн. Тэр нь юу вэ гэхээр нийслэл Улаанбаатар хотын 45 иргэдийн хурлын төлөөлөгчөөс 40 Монгол Ардын намыг сонгосон. Үнэмлэхүй олонх болсон. Тэгээ яг би бол хотын иргэд бол энэ 4 жилийн хугацаанд энэ Улаанбаатар хотыг энэ нөхдөд хөгжүүлэндэ гэж итгэж сонголтоо хийсэн болов гэж боддог. За гэтэл өнөөдөр харамсалтай нь тэр сонгуулийг, тэр мөрийн хөтөлбөрийг, тэр ажлыг хэрэгжүүлнэ гэд ахалж явсан нөхөр ажлаа хүлээлгээд өгч явах шиг байна. Дараачийн хүн нь ажлаа авч явах шиг байна. Тэгээ ингээд цаг хугацааны хувьд бол 2 жил нь ингээд бараг 2 жил орчим болж байна. Та нөхдүүдийн хийж амлсан мөрийн хөтөлбөргээд цаасан дээр хараар бууцсан энэ ч байгаа. Өнөөдөр бид нэр сөрөг хүчин ардсан нам хэдий одоо 5 суудал авсан ч гэсэн хотын иргэдэд хэрэгтэй ажлыг бол бид нэр гараа өргөө дэмжиж явна. Харин болохгүй байгаа ажлууд дээр бол бид нар хатуу шүүмжлэлтэй хандаад явнаа. Өнөөдөр та нарын одоо 2 жилийн өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр байна. 20 минутын хотын сэргэлт гэдэг. Тэгээ энэ дээр гол ингээд агуулгууд нь юу вэ гэхээр мэдээж Улаанбаатар хотын төгжрлийг бууруулна гэсэн. Төгжрөл бууруулахын тулд бид нар метротой болно гэсэн. BRT энэ төслийг хэрэгжүүлнэ гэсэн. За ингээд туулын хурдны зам, тойрог зам гэх мэт ингээд энэ том төслүүдийг амласан. Тэгээ одоо үлдэж байгаа 2 жилийн хугацаанд амлсан амлалтууд чинь мөрийн хөтөлбөр чинь хэдэн хувьтай биелнэ гэж үзэж байгаа юм бэ? Энэ одоо явж байгаа амлсан амлалт, энэ хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх ойлголт мэдээлэл байгаа юу? Энийг ер нь үргэлжлүүлэх юм уу? Арай өөр хэлбэрээр явах юм уу? Эхний асуулт. Хоёр дахь нь 20 минутын хот гэдэг концепц өөрөө олон төвд хот байгуулах одоо санаачлалыг гаргаж ирсэн. За одоо ингээд бид нар бол 24 оны орон нутгийн сонгуулийн дараа ч гэсэн ингээд олон хотуудтай болно, олон хэсэгт хуваана гэсэн. Өнөөдрийг хүртэл энэ талаар ямар ч алхам хийгдээгүй. Хууль эрх зүйн хувьд ч байхгүй, үйл ажиллагааны хувьд ч байхгүй. Бид нар 2 дахь жилдээ төсөв батлаад явж байна. Гэтэл та нөхдүүдийн амлсан 20 минутын хот гэдэг энэ концепцийн чинь хамгийн гол хэсэг болох олон төвд хот байгуулах гэдэг энэ ажил 0 байна. 0. Одоо яг энэний талаар тэгвэл хэдэн хувьтай биелээд явж байгааг надад тайлбарлаад тах. Энэ ерөн цаашид үргэлжлээд хэрэгжүүлээд хийгээд явах боломжтой ажил гэж үзэж байгаа мó. Нэг бол энэ мөрийн хөтөлбөрөөсөө энийг одоо огт байхгүй гэж үзээд авч хайж байгаа мó. За ер нь одоо дараачийн асуулт. Тэгээ ер нь одоо ингээд Монгол Ардын нам удирдах зөвлөл нь хуралдаад хотын иргэдийн сонгосон сонголтыг дураараа өөрчлөөд ингээд яваад ах юм уу? Ер нь энэ төрийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа гэж байх уу? Хотын дарга шинээр томилогдож орж ирээд бүтцийн хувьд өөрчлөлтүүд хийх үү? Одоо энэ ажиллаж байгаа төрийн албан хаагчид дарга цэрэг нартай хэдэн хувьд нь өөрчлөлт шинжилт хийх вэ? Гэсэн юм тодорхой асуултуудыг асууя. Баярлалаа. За 2024 оны хооронд хугацаанд дохоо зэрэгт сууж ирсэн Батцогт даргын асуултанд хариулъя. Бас хамгийн сүүлд энэ танхимд 2024 оны bachelor speech-ээ тавьчаад гарч исэн санагдаж байна. 2 жилийн дараа эргээд ангийн хамт олонтойгоо уулзж байгаадаа баяртай байгаагаа бас илэрхийлье. За Батцогт төлөөлөгчийн асуултанд хариулъя. Мэдээж 20 минутын хотын сэргэл шинэ Улаанбаатар мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Энэ бол манай Улаанбаатар хотын иргэдийн сонголт юм байна. Энэ мөрийн хөтөлбөрт итгэж өнөөдөр манай намаас сонгогдсон 40 төлөөлөгчд саналаа өгч мандат өгч нааш нь илгээсэн. Энэ бол засаг даргын үүрэг. Мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Гэхдээ ажлын priority гэж байна.
Бид нар одоо 2 дахь жил дээр явж байна. Дагуул хотуудыг байгуулахаас илүү бас наанан тулгамж байгаа асуудууд байгаа. Шат дараатаагаар төслүүдийг эренбэлж бид нар бас санхүүгийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал нөөцтэй мөрийн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанууд явна. Ер нь манай хот бол 3 үндсэн хэсгээс бүрдэж шиг байгаа юм. За бидний ярьдаг хотын төв буюу нэг 70 га газар тойрог, баг тойрог хэлээд байна. 2 дахь хэсэг бол манай гэр хорооллын бүс. 3 дахь нь бол дагуул хотууд. Бид нар хотоо задлах бодлого барьж иж энэ төвлөрөл, төгжрөл олон асуудлуудаас ангиж ирнэ. Ер нь манай 20 минутын хот энэ дагуул хот дэд төвүүд бол аттракшнтай холбоотой асуудал. Иргэд төрийн болон нийгмийн, соёлын, бизнесийн, санхүүгийн үйлчлэгийг авах гэж хотын төв рүүгээ ирж байгаа. Энэ аттракшнуудыг бид нар олон талт газрууд руу хуваарлах ёстой. За ингэж ийж одоо хотын төв рүү орж ирэх аттракшн багасж тухайн газартаа 20 минутын дотор үйлчлэгийг авдаг, бүх одоо хэрэгцээ шаардлага нь хангадаг ийм л одоо концепт явж байгаа гэдэг бас хэлээ. За тогтвортой байдлын талаар та бас дурдлаа. Тогтвортой байдлыг бол ажлын үр дүнгээр иргэд л шийднэ. Бид яаж ажиллахаас шалтгаалж энэ тогтвортой байдлын үнэлгээ дүгнэлтийг бол Улаанбаатар хотын иргэд маань шийднэ гэдгийг хэлье. За хүний нөөцийн хувьд бол бид түрүү хэлсэн туршлага, мэдлэг, чадвар, хандлагыг харнаа. Шуудхан хэлэх юм бол засаг даргатай шууд харьцдаг одоо гол албан тушаалууд байдаг. Тэр бол 4-5 албан тушаалууд. Энэ дээр бол одоо баг болж чадах хүмүүстэйгээ ажиллана. Өмнө надтай хамт амжилжсэн улсууд ч байгаа энд. Тэгэхдээ одоо байгаа хүмүүсийг би шууд үнэлж дүнж мэдэхгүй шүү дээ. Хамтарч ажиллаж иж мэднэ. Хэр хандлагатай, хэр чадвартай, хэр мэдлэг туршлагатай юм бэ гэдгийг. Ингээл цааш явна. Би түрүүн маш том, маш тодорхой одоо зарчмын бол илэрхийлсэн тэр бол улс төрчихгүй гэж. Саяны зарчим дээр суйрлаж ингэж явнаа. За өнгөрсөн хугацаараа бол залуу хүний хувьд нэг харъя гэж бодохгүй байна. Тийм цаг хугацааж байхгүй. Зуны сар эхэлсэн явж гин бүтээн байгуулалт газар шорооны ажлууд руу шууд орох шаардлагатай. Дөрөв хэлсэн үйлчлэлтийн бэлтгэл ажил, мега төлөвтэй холбоотой асуудал, иргэдийн хүлээлт үүсгэж байгаа эргэлзээтэй асуудлууд дээр маш хурдан тодорхой хариултуудыг өгөх шуурхай ажилланаа. За сошиалар бол манай иргэдийн хурлын төлөөлөгчдөр янз бүрийн юмуд явсан. Ер нь сошиал дээр ярьж байгаа юм бол туйлын үнэн биш шүү дээ. Манай нийгмийн сүүлийн үеийн сөрөг хандлага бол бие бинийгээ маш их харлуулдаг боллоо. Үнэн худал нь мэддэхгүйгээр. Үнэхээр тийм мөхөр тийм ш. Тийм биш юм уу гэхээр яриад байдаг. Тэр үнэхээр тийм бол хууль хүчний байгууллагууд л тодорхойлно. Ер нь одоо ингээ бие бинийгээ харлуулдаг зүйлээс бол бас холдох хэрэгтэй. Хоёрдугаарт манай дотоод уур амьсгалын асуудал гэж ингэж ойлгож байна. Хэрвээ засаг дарга болох юм бол энэ нийслэлийн иргэдийн төлөө ажиллаж байгаа, ажиллахаар сонгогдсон улсууд бидний өмнө нэг л зорилго байгаа шүү дээ. Бидний амласан амлалтууд иргэдийн асуудлыг шийдэе гэсэн нэг л зарчмын юм зорилго байгаа. Нэг зорилгодоор нэг баг болоод өөр ямар нэгэн ашиг сонирхолгүй ингэж явмаар байна. Би Сингапур руу нэг хэд явсан юм аа. Тэгээд манайхан ч шоолдсон шүү дээ. Сингапурын хөгжлийн жишээг судлах гэж танайхаас одоо 100 аялал ингэж ирэх юм аа гэж. Тэгээд нэгэнд нь орж явж исэн. Тэгээд очиод экспертүүдтэй уулзахад нэг ичмэр юм надад хэлж ирсэн. Тэр үг бол миний шарыг их хөдөлгсөн. Та нар одоо монголчууд манай Сингапурын хөгжлийг судлах гэж их ирэх юм аа. Бид нар эсэргээрээ танаа улсад их хатаархтай шүү дээ гэж. Яасан гэдгсэн. 3 зүйл дээр их хатаархтай юм аа. Нэгдүгээр танаа монголчууд бол агуу их түүхтэй үндэстэй. Хоёрдугаар танаа монголчууд бол нэгдмэл үндэстэй. Гуравдугаар танаа улс агуу их өргөн удам газар нутагтай. Хэрвээ манай Сингапурт улсад танаа байгаа юм том капитал байсан бол юун одоогийн Сингапур эзэнт гүрнийг бид нар байгуулах хүч чадалтай гэж хэлж ирсэн. Тэгээ надад бол энэ одоо үг бол их дотор бодогдож явдаг. Ер нь монголчууд яагаад нэгдэж нийлээд өөрсдийнхээ асуудлыг шийдэж чаддгүй юм бэ? Жижиг сажиг хэрүүл улс төрөөс одоо болмоор биш үү?
ялангуяа нийслэл хотод байгаа БТ-д манай энэ төрийн албан агч захиргааныхан иргэдийн хурал асуудлууга чиглээд нэг 2 жил дараад үзье л та гэсэн бас хүсэлтийг та бүхэндээ тавьж байгааг нь хүлээж авна уу. За 2040 он хүртэлх Улаанбаатар хотын төлөвлөгөөг бол улсын их хурал дээр батлуулахад шамдаа орноо. Тэгээ бид нар ч одоо нэг гал дарсан шийдвэр тухайн цаг үед нь зориулж гаргасаар байгаад эргээд харахад бол хоорондын нийцэлгүй, зохицолгүй, уялдаа холбоогүй ийм нөхцөл байдал руу орцсон байгаа. Тэгэхээр бид нар одоо урт хугацааны стратеги төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Улсын хурлд бүлэг, улсын хурлын гишүүдтэй, нийслэл хотоос сонгогдсон улсын хурлын гишүүдтэй бол нэгт нямбай ажиллаж энэ ажлын ард гарах магадгүй миний одоо бас нэг том даалгавруудын нэг байх гэж ингэж бодож байгаа. За хоёрдугаарт бол төсөв тодтох нь удахгүй 6 сар гаргаад. За энэ дээр таны асуусан Таранбай метроны төслүүдийн бас саналууд ирсэн байгаа. Таранбай дээр ихэд нийтдээ 350 орчим тэрбум төгрөг туссан байна. Метро дээр 145.9 тэрбум төгрөг, нийтдээ 495.9 тэрбум төгрөг туссан юм байна. Тэгэхээр бүгдээрээ түрүүний би бол одоо бүх төслийн нэгжүүдтэй уулзъя гэж бодож байгаа. Өөр башиг дээрээс нь иргэдийн санаа бодлого чухал байдаг тийм ээ. Яг одоо хамгийн өргөжтэй байх байдлаас нь явуулна. За энийг зогсооноо, энийг эхлүүлнэ гэж хэлэхэд дэндүүрт байна. Ажил аваагүй байна. Эргээд мэргэжлийн хүмүүстэйгээ холбогдох албан тушаалтнуудтайгаа уулзж хагаад шийдвэрээ гаргана гэдгээ танд хэлье.